Би амьдралыг ерөөдөө видео тоглоом гэж тайлбарлаж болж байна. Бид нар ингээд эхлээд тоглоомыг тоглохлаар амар хүнд байдаг юм уу? Тэр тоглоомд яг юу байгаа юм? Энэ тоглоомыг яаж тоглох юм гэдэг бид мэдгүй те. Гэт хичээсний мэрээсний эцэс бид нар нэг даваа шатаад ахичих юм бодвол бид нар дараагийн шатыг ч гэсэн ахиж чадах юм байна гэдэг юм хүсэл эрмэлзэл ингээд чадал бидэнд бий болдог. Гэт ур чадвар ингээд бидэнд бий болдог. Наша хүрээдэрэй чидхөө. За тайлбараа олж байгаа маш их баяртай байна. Намайг туршлагын хэмжих Солонгоо гэдэг. Тэгээд өнөөдөр бүгдээрээ маш гайхалтай өр бүтээлтэй өнгөрүүлцгээе. Тэгээд хамтдаа орё дөхөө. За. Энэ бол тэгэхээр миний ингээд амьдрал бага насны талаар болоод ингээд одоо ямар хөө бага талаар харж байгаа байхгүй. Би ингээд өвөө юм хоёр дээрээ л байсан учраас тэр хүмүүсийн ингээд төвөн юм шиг. Тэр хүмүүсийн хайр ингээд над дээр л ингээд асгардаг. Ингээд бүр тэгээд би тэр амар амгалан аз жаргалтай мэдрэмжтэйгаа нөгөө аав ээж хоёр дээр очиод яг амьдэрсэн чинь нөгөө миний ингээд цонхнууд нэг идэгдээдсэн баг. Манайх ингээд юм тарчигхан ер нь бол нэг тарчигхан байсан байхгүй. Ингээд айлын хашаанд байдаг. Тэгээ ингээд нэг дөрвөн хантыг гэрт амьдэрдэг гэсэн аахгүй. Тэгээд аавч хоёр маань муудалцсан. Би бинийгаа гэмтэн. Гэр бүлийн санхүү байдал ингээд докторгүй болно. Гэр бүлийн гэрийн хоол хүнсгээ. Өдөр ингээд гахаал. Яг ингээд бүх юм ингээд миний нуруу дээр ирсэн юм шиг ингээд мэдрэмж төрчихсэн баг. Аавч хоёр ажилдаа явчин дүүнрээ ингээд бил харна. Бил хоолно. Тим нөхцөл байдал болчихж байгаа. Тэгэхээр аавч хоёр ингээ маргалдах үеүүдэд би ингээ орон дотроо хөнжлөө нөмөрсөн. Аавч хоёр ингээ модал хэлсэн үг хөнжлөө нөмөрлөө. Нэрхэжээ тусган болоо гэж байна л. Тиймэрхүү үеүүд байсан байхгүй юу? Энд дэр аав няга байхгүй байгаа юм бол? Аав нөгөө багасаа нөгөө намаа байхгүй хаад орхио явцсан болохоор аав зураг. Тэр тэдэн настай байсан. Намайг төрөх жахад явцсан. Аав тухайн үед яг ямар учраас орхиж явж исэн гэж боддог. Өөр хүнтэй явдалтай. Тэгээд хэлсэн. Манай аав яг намайг 12 дугаар ангид байх үед яг бүр үнэн голоосоо бүр яг тэр чигтээ явах гэж байгаа юм шиг явсан байхгүй. Тэгээд ээжтэйгээ болоод би эрэгтэй дүүтэйгээ очиж авч ирсэн. Аавтай хамт буцаад явахын хувьд бол явж исэн. Тэгээд машин зогсох мөчөд манай аав буугаад яг за энэ бүгд ингээд дуусгая гэдэг ингээд шийдвэр гаргаад зогсоход манай ээж бүр яг гарнаас нь ингээд үгүй гэрлүүгөө явъя гэд бүр ингээд үнэхээр ингээд бүр ингээд чангаагаад зураад ингээд үлдчихсэн. Дүүртэл миний надад ингээд үнэхээр таадаг байхгүй. Уйлж жагаад ингээд аавтай хэлсэн байхгүй. Аав руугаа ингээд зангаж жагаад аа манай яг энэ уурцсан. Таныг байхгүй бол ингээд бидэнд юу ч байхгүй. Бидэнд гэр байхгүй, өөр ингэсэн өмч хөрөнгө байхгүй, бид нэр хоосноос хоосон бүр юучгүй, аавчгүй бүр тийм хүмүүс болох юм шиг ингэж мэдрэгжсэн. Би яг ингэ тухайн үед маш их тэсэжсэн зүйлээ тэгж хэлсэндээ одоо ингэ ер нь амар баярлдаг. Би яг ингэ мэдрэмжээ гарахгүй тэр жигтэй нуусараа байгаад аавыгаа явуулсан бол би яг тухайн үед ингэ аавыгаа ингэ тэгчихгүй эсвэл аавгаа би яхаа манай аав ээжийг гомдооч ингэ бэртээдээс л тэгээ би ээжтэй амирыг санаад аваад ээжийг ингээ хамгаалчих юмсан гэж амар их бодож байсан. Гэхдээ би яг тийгүүд байгаа тоол амар баярлж байгаа. Тэгээ би аавгаа тэгж ээжтэй тэгж харилцан байхад нь би бас аавгаа үг хэлж гомдоогоод аамаа тэндээс манай эхнэр маань надад дургу хүүхэд маань ч гэсэн надад дургу гэсэн мэдрэмжийг хасан бол өнөөдөр энд байж байгаа ч үгүй ч үү те аавч хөрмөс салцсан бол гэж боддог. Гэтэ надад тэр төсөөлөл яг шууд ингэж толгойн гэж орж ирдэггүй. Ер нь автагаа л ингэ байж явал. Ээжтэйгээл байж явал гэж ер нь бодогддог. Гүдний борс гэрэл асаа төсөл маань амьдралыг бас арай өөрөөр харах өнцгийг надад таниулж өгсөн. Гэхдээ амар хүнлээсэн л дааханда зүгээр л аав ээж хоёроо ингэж тэрмээр байна гэдэг тэрж эхэлсэн чинь бүр цаанаасаа л нөгөө
Ингээ тайвшраа нөгөө асуудлууд маань бас өөрөө ингээ зэгцрээд ирж байгаа юм шиг бас нөгөө аав ээж хоёрын анхаарал хангамжид байгаа юм шиг нөгөө мэдрэмжүүд маань бас ингэж өөрөө орж ирсэн байхгүй юу. Тэгээ аав нь одоо амар гоё байхгүй юу. Тэгээл дандаа л ингэж үнсчидэг. Тэгэл ээжийг гисэн барьж аваад тэгэл намайг ажилдаа явж байгаа гэрэнгүүт би чамгт өнгөрсөн жилээс хойш харсангүй. Чамгт сахал ургатлаа үлээл. Тэгэл ингээ бүр хаач явжсэн барьж ирж хүзүүдэж ирж байгаа юм үстэй. Туршлагыг дэмжиж байгаа тийм ээ. Тэгэхээр би яг энэ амьдралынхаа энэ таатай адилхан энэ явж байгаа энэ цаг үеүүдтэй байна шүү дээ. Нэг юм даван туулсан надад нэг юм том даваа байна да. Таад ч гэсэн тулгарч болцсошгүй юм даваа байгаа байхгүй. Тэгээд би энийг давааг туулсан. Та нар ч гэсэн давааг туулж гин үү гэж ярилцах. Үн чинь би гэсэн үг юм байна. Тэгэхээр чи байгаа чи энэ зүйлийг давж байгаа учраас би ч гэсэн энэ зүйлийг давна. Энийг л яг ойлгуулах гэж биеиндээ мэдрүүлэх гэж peer support бидэнд байх хэрэгтэй.